Өнөөдрийн бичлэг арай өөр бичлэг. Ер нь бол энэ залуугийн гаргасан нэг тэгшгэлийг зүйлээ ашиглана яг. Одоо ер нь 2 дугаар үеийнхэн тухай тэгшгэлийг ашиглана. Нэг өдөр сууж хахад нэг алин бол толгой дээр нь унсан. За тэгээд энэ алин бол биш. Яг гоо энэ алин бол унсан гэж бодож нэг иймэрхүү. Тэгээд яаж энэ өнөөдрийн бичлэг энэ яг одоо бичлэгтээ энэ тэгшгэл одоо авчлахыг одоо та нарт гайхчихж магадгүй. Гэхдээ яг гоо яг видеоныхоо яг гарч игнаас та нараас яг анзаарсан баха. Gorilla Glass-ийг сонсчлээсэн баг. Android утаснууд болон маш олон юм бүтээгдэхүүнүүдийн шилийг бол ашигладаг. Яагаад вэ гэхээр яг энгийн шилнээс илүү бат бөх илүү яатан тэгээд илүү одоо нарийнхан дизайнтайгаар одоо гарч чаддаг учраас одоо аюу төхөөрөмөл одоо ингэж ашигладаг учраас одоо ингэ сонгогддог. За тэгээд Gorilla Glass-ыг үйлдвэрлэх Corning гэдэг компани Apple-тай 20 оны намраас одоо хамтраад iPhone 12 болоод энэ жилийн 13 дээр одоо цуг ажиллаад Ceramic Shield гэдэг бас нэг шинэ одоо шилийг одоо хамгийн одоо сайн одоо хамгаалалттай шил гэж одоо рекламдж гаргаж ирж байсан. Гэхдээ мэдээж хэрэг шил учраас дээр мэдээж хэрэг газар хүчтэй савбар угаасаа шил угаасаа хагарна. За тэгээд энэ яриад байгаа яг Gorilla Glass-ыг даханы гарсан Ceramic Shield гэдэг дэлгэцний юу нь яаж бий болд юм бэ гэхээр яг ийм химийн аргаар хатууруулж гаргаж авсан одоо alkali aluminum silicate гэдэг ийм одоо зүйл одоо шилийг нь илүү хатуу одоо гадаргуутай болгож бол яг чадж байгаа. Alkali aluminum silicate. За яг шилийг бүрдүүлж байгаа яг ионууд нь яг одоо гаднаас орж ирсэн яг арай том бүтцтэй ионуудтай ингэж яг солилцоод шилнийх нь бүтцийг одоо илүү одоо хатуу гадаргуутай болгож өгч чаддаг. За тэгээ ион гэж юу гэхээр яг протон ядраахныхын тоон мэдээч хэрэг яг өөр. За тэгээд яг цэнэглэгдсэн байвал одоо ион гэж яг үздэг. За тийм жижиг зүйлс одоо ингээд яг олноороо солигдоод яг хэмарчсан шил маань илүү хатуу болдог байх нэ. За одоо хэдүүлээ ер нь тооцоолгоо оръё. За утасныхын жинг ойролцоогоор яг 200 г гэж үзээ. За дэлхэлүү чиглэх яг бооны тогтмол байдаг G буюу 981 м/сек квадраттай бол банк хэвээр. За 1 м-ийн өндрөөс яг унгаах юм бол ойролцоогоор 1.9 ньютон хүч үйлчлэл доошоо өрнө гэсэн үг. Тэгэхээр өөрөөр ойролцоогоор 2 ньютон хүч. За тэгээд энэ Ceramic Shield-ийг 1.6-аас 2 ньютон хүчтэй ер нь дэлгэцэн нөлөөлөх юм бол ер нь айлтгүй гэж ер нь л үздэг. За харин утга 2 ньютонгоос ер нь дээш гараад ирвэл ер нь бол асуудал эхэлнэ гэсэн үг ээ. За тийм учраас гар утсандаа ер нь бол кейс шилийн хамгаалтыг заавал хийх хэрэгтэй. Заавал одоо амар үнэтэй лаг одоо кейс гэх албагүй заавал амар супер шилийн хамгаалт гэх албагүй зүгээр л яг утсаа хамгаалах нь л одоо хамгийн чухал байдаг аа. Хамгийн 13 минигээ би яг задлж байхдаа хайрснаас нэг унгааж таарсан. Тэгээд тэрийг яг дараа нэг эдит хасаа тэгээд зүгээр бичлэгийг нэг оруулсан. Яг тухайн үед бол өсрөөл нэг 20-30 см-ийн дээрээс хайрснаас унсан болохоор үйлчлэх яг ньютонгийнх нь утга бага байгаа учраас яг тухайн үед зүгээр өнгөрсөн баг. Гэхдээ ямарсан дараа нэг та нарт энийг харуулна гэдээ ямарсан хадгалж исэн. За тэгээд саяны ньютоны 2 дахь хуулийн тэгшлийн дагуу авж байгаа дээр 980 м/с-ээс нь илүү утгаагаад илүү хурдан унж таарах хэлшүүл яг газар савагдаж таарад одоо 20 м/с квадрат 30 м/с квадрат болж таарах юм бол үйлчлэх яг ньютоных нь утга 4 болон 6 ньютон болон хамаагүй их болоод яг максимум утгаас нь давж байгаа учраас шилжин бол тэсгүй шууд угаасаа хагарна. За тиймээс утсандаа гэр болон шил одоо шилийн хамгаалалт заавал хийж байгаарай. За тэгээд хийхгүй хүчтэй унж таарах юм бол ийм зүйл болно шүү. За тэгээд бичлэг үзэн баярлалаа.